байна уу та? Амгаано. За. Тэгээд yung хөдөлгөөний болоод ингээд энд ерөөсөө энэ нохоноос дор үдж байгаа байхгүй солонгосоос суусан юмтэй ч юу юу. Хасурга утгаа алчаа тэгээд тухтаад алга болчихсон. Цангтаанууд нь барьж авч чаддгүй. Гэтэ хайжлын юм чинь. Тэр солонгосын цаал болохоор хуу яаж ингэж хүний ишээ хүмүүс солонгосоос ирж байгаа байхгүй зөндөл хүмүүс чинь. Энэ харин бүх монголчууд ерөөсөө цуглаад ажил хийдэг хүнтэй суусан суудгаар оюутнаараа ирээд чат хатгараад бүгдээ эмнэлгийн гадаа 2 хоног байж байна одоо энэ талаар. Тэгвэл Монголд ерөөсөө Монголын талаас нэг хүн хүү хайгаа хүний их хамгаалсан байгууллага алга. Тэгээд зурчилж авчирсан хүмүүс нь иргэд ярихаар юу ч утаа авахгүй авчаад тасалчаад над ямар хамаатай гэдэг. Амгаа. Өнөөдөр чиний яг мэдээллийн дагуу бол MJL радиогийн нийт хамт олон бол бид нар бол за Монгол руу 25 дугаар телевиз рүү бол мэдээллийг өгсөн байгаа. За мөн Eagle телевиз рүү мэдээллийг өгсөн байгаа. Яг энэ цаг мөчид бол Eagle телевиз болоод 25 дугаар телевиз яг мэдээлэл авсан сэтгүүлч нар нь бол бас MJL радиог бол яг одоо бол чиний дуулыг сонсож байгаа. Тийм болохоор чи бас яг ерөөхдөө ямар мэдээллийг тийм ээ нийт одоо сонсож байгаа сонсогч нарт ер нь ямар бэрхшээлүүд үүсээд байна. За мөн түнчлээд бол чиний бол түрүүний бас мэдээлэл өгч байсан шүү дээ тийм ээ. За одоо ар гэрийнхний хурдан хугацаанд авчрахгүй бол Солонгос улсын одоо зүгээс бол юу яадаг юм байна? Маш хурдан хугацаанд чандралчдаг юм байна тийм ээ. Тий, чандрална гэдэг байгаа. Энэ бүх мэдээллүүдийг бас чи бидэнд бас нэлээд дэлгэрэнгүй өгөөч. Ингээд байгаа байхгүй ер нь өчтөр орой тэгэл 8 цаг үед хүнд алуулал ийл одоо өргөчөнд байж л энэ цугласан хүмүүс нь ингээд хин кантраа мэдгүй чин зурцдаг авдаггүй тий. Тэгээс Монгол талд очиод Монголд байгаа улсууд нь хөөцөлтөөр элчиннийг бичиг дутуу гэж үүднээс нь шийдэл. Ханасаа хаалгач ингээд оюусоо оруулахгүй. Оронгуудаа элчин консул нь болохоор маргааш орой яа гэдэг юм гэж байгаа байхгүй. 3 цагт маргааш үдээс хойш ариг нь өгнө гэж байна. Үүний солонгосын талаад нь болохоор 11 цагийн онгоцоогоо эсвэл бүр болохгүй 6 цаг өглөөний 6:30 онгоцонд хүрээд ирээчээ гэж байна. Тэгэд Монголын талаас нэг ч хүн хүү хайг хүний ишийн байгууллага ямар ч хүн хандахгүй байхгүй. За энэ солонгос хэлэх гээд байгаа байхгүй. Энэ цууд ирж байгаа хүмүүс ямар хүнтэй сууж юм. Тэр зуучилж өгж байгаа тэр сонлын тэр хүмүүс нь яаж зүгээр нэг нохоод юм хайж өгчөө явж байгаа юм шиг тий. Тэдний 20 сая 10 сая авсан хармаа түнтүүлхийн тулд тэр хүн яаж зовж юм тий. Нэгэн зүхтааж ирээл нэгээ туслаач гэж ирэхэд тэгэд нөгөө чинь гэртээ хадгалаад 2-3 хонуулаад одоо ингэж зовохгүй би дүүгээ гэж 20 настай охин зүхтааж ирж байгаа байхгүй юу? За. Тэр зуучлын хүн уцаахгүй байхгүй. Над ямар хамаатай. Зүхтааж ирсэн охины төрсөн ирчин Канжо хотод байна гэж байна шүрээгээд. Тэгэд битээ гайвал надад амьдралаа өөрөө аваа явах охин гэж дүүгээ дагнчихдаг. Монгол суугаа ээж нь битээр яг гадаа мэдээ автоогоо татаач. Ингэж ярьж гэр орны найз нөхдүүд нь очиод үтгэхэд балах шиг юм жижигхэн нэг 2 метр тавтай тэр бүхэн ганцхан матрас дэвсэн тийм өрөөнд байж гэж байгаа байхгүй. Гүр дээр үе тэгэхэд хүнтэй суусан нөгөө нэг алуулдаг охин нь болохоор ийм амьдралтай байна одоо болохгүй бид нэр хамтгаад ханднаа гэж гэртээ байлгаад хадгалж идэл нөхөр нь ирээд ярилцгаа би одоо ойлголоо гэж ирэнгүүтээ алгын онголгоод ороод гэрт нь оронгуудаа 5-6 цагаад алж байгаа байхгүй. 5 сартай хүүхдийн өмч очирч байгаа. Нөхөр нь бас энэ шоконд орсон бас содруулж имлгээ чинь. Нөхөр нь бол одоо эмнэлэгт байгаа юу те? Эмнэлэг төшөө энд одоо бас ингээл моргийн гадаа захиал байж чинь. Тэгвэл Монголын талаас ээжийн ахтаа навчрамаар байна гэд би хүсээд ингээд ягаад гаргаж өгөөгүй байхгүй. Тэгдийн солонгосоос одоо 2-3 хоногийн дотор гарахгүй бол энэ чинь шууд чандралаад ингээд явуулдаг. Ихэнх охиныхоо царайг харчаад чандралуулал зүгээр үсттэй. Ийм юм болоод байгаа байхгүй юу? руу виз хүссэн одоо бичгийг бол за Монголын элчингээр дамжуулаад Солонгос Монголд байгаа Солонгосын консул руу илгээсэн юм. Тийм. Тэр нь тэгээд өдөр бүр 10 цагт энд
шилжүүлсэн гэж байгаа Нажуугийн цагдаагийн хэсэг нь Монголын элчин сайд руу явуулахад тэгээд 10 цагаас хойш уцаар хагаад 2 цагт эндхийн цагаар 2 цагт тэр бичин Монголд очсон байна гэж. Монголд очингууд цайны цаг болсон 2 цагаас хойш гэж. Ингэсээр эндхийн цагаар 3 болоод ингээл явцаар хагаад сонж ирж байгаа байхгүй. Солонгосын талаас болохоор харж үзээд байгаа байхгүй. Яг уу болж үтгэхээр ингээд зургийн шуурхаа ингээд янзлж өгöd байгаа байхгүй. Санаа тавиад байгаа. Тэгэд манай Монголын эндүү хүн сурталтай. Дандаа аймаа болсон. Сая Монголд ээж нь ах нь бол бас ах нь сая 6 цагт ах нь ээж нь хоёр элчинд ороход за би чинь дутуу байна. Камер дэндээ харалчуул яах юм. Охиноо Солонгосын консул уу? Тий. Монголд байгаа. Солонгосын консул нь маргааш өдөөс хойш 3 цагт хариугч өгөө гэж хэлж байгаа байхгүй. Маргааш тэгээд өглөө 6:30 онгоцсон гэсэн өдөөс хойш онгоц байгаа мó гүм бид нэр мэдсэнгүй л дээ. За ингээд тийм ээ бас тийм их юм болоод байна л та. Тэг үнэхээр бас гомдолтой нөө тэр солонгостоо суулгаж зөөчилж байгаа хүмүүс ямар хүмүүс вэ? Шунснууд ямар хүний хүн гэж бодхоо болсон. За яг одоо та бүхэн дээр монголчууд нэг алуусраа дуусчих. Яг одоо та бүхэн дээр за солонгосын талаас тийм ээ хүний эрхийн хорооноос гэдэг юм уу эсвэл хүний эрхийн байгууллагуудаас бол бас нэлээд очсон байгаа юу тийм ирсэн байгаа. Энд одоо бүгдээрээ ирсэн ингээд байж байгаа байхгүй. Заримуд нь хонж хэмжил өчтөрөөс хойш хоноод хамт ингээд байж байгаа байхгүй. Монгол улсын элчин сайдын яамнаас бол бас бие төлөөлөгч нар ирсэн байгаа юу? Ирэх байгаа юу? Монгол юу нэ? Монгол улсын элчин сайдын газраас одоо нэг ширвэж хүн байхгүй. Солонгост байгаа. Монголд байгаа элчин нь болохоор бие дарж өгөхгүй. Баахан тийм бичиг аваад тэр юм гэх. Тэгээд тийм бичиг чинь дутуу байна гэ хаална үүднийх нь хүн жижүүр нь оруулахгүй. Цагдаас ирж тооч бариулж уруулна гэж оруулахгүй гэж байгаа. Зөвхөн алтай малчаад байгаа үстэй. Тэгээд энэ хоёр улсын гэрээ хэлцэл гэж ямар юм бэ? Хүний хамгаалдаг тийм газар байд юм уу? Байж юм. Энд нэг ч хүн мэдэх юм тийм алга биш үүдэрээ. Энд нэг 20-30-аад монголчууд цуглчаад тал тийш ингээ асуухад нэг ч тийм байгуулга олж чадсангүй. Одоо нэгэн Вьетнам иргэн болвол Солонгос бас нөхрийнхаа гарт амнаас алдлаа гэд бүхэл бүтэн тэр улсын Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бүхэл хүмүүс нь гараад жагсаад энэ бол ийм юм байж болохгүй гэж нэг нь нийтийнхаа төлөө дуугарч чадсан бол өдөгөө монголчууд бидний дунд ийм юм бол байхгүй байна. Өнөөдөр бид нар бол өдөр тутмын одоо Солонгос хэвлэл мэдээлэл гээл ингээл сайтаар орж ирж байгаа мэдээллүүдийг харж байхад бол Солонгос улсад янз бүрийн эмэгтэйчүүдийн Монгол эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдлаа гэн эсвэл янз бүрийн одоо ийм юм байгуулагдлаа. Эцсийн бүлэгт хүнийг хамгаалах гэж бид нар байгуулад байгаа мó эсвэл бол хэдэн төгрөгний хойноос байгуулад байгаа мó гэдгээ залуусаад. Ер нь бол за энэ хүү зуучлах гэдэг зүйлийг бол ер нь цаашдаа зогсоогоод тийм ээ мэдээж хуулиараа бол албан ёсны одоо энэ зуучлал гэдэг имийг бол хуулиараа албан ёсоор бол бид нар зогсоож бол болох бүрэн боломжтой юм шүү дээ гэдгийг бол бас энэ цаг мөчид дэлхийгээр нэг дархан сууж байгаа элэг нэгт монголчууд болоод эх оронд маань тухлан сууж байгаа ах トゥ амраг садан за мөн Монгол улсыг удирдах байгаа хүн болгоноос бол хүсмээр байна.